За яг Батшингийн жамдэрч өдөгдгүй аймагт төрж өссөн. Одоо 29 настай. Анх News цэгийн News Plus л нэг тийм нэвтрүүлэлт орж ирсэн. Нэвтрүүлэлт ороод ер нь маргаашаас нь ахуулаад ер нь баг шууд одолсон. Тэр маргаашаас нь ахуулаад хүмүүс ер нь залгаж ирсэн. Иймд ороод өгөх, иймд орох уу, тэрэнд дохоо. Ажлын санал эртэл ирж ирсэн. UB comedy-гийн саналыг маргааш нь нөгөөдөр нь ирж ирсэн. Тэгээ 100 жилийн юм орлон хагасанд. Биш хагасанд гэдэг нөгөө хүүхдийн бэрээр гараад тэгээ л ер нь одолцсон тоо. Их амархан байсан. Тэгээ ер нь ажил нийслэл хийхэд ер нь их бүтэмжтэй байдаг. Хүнтэй уулзахад их таньдаг болохоор бас амар байдаг. Тэр тавантаа бол байдаг. Яг нь гудамж хүмүүс харахад жоохон ер нь онцгүй ер нь харьцаж мэрцдэг шүү дээ ер нь хүмүүс чинь. Шууд хурж мөрээл бараг цохиж авах нь олгүй л. Тэгвэл өөрсдөө зүгээр л яддаг л хальтаа. Тэгсэн надад л нэг сонирхол ээдэг л та. Шал танихгүй хүн тэгээд хахаар. Тэгээд л гаших чинь цонхон дээр доогоор явж цонхон дээрсээ балконороо гарч ойрлон өө тэр явж гин өө энэ явж гин өө нөгөө жижигхэн өө нөгөөдөг чинь гээл. Ер нь их тэгж харцдаг л та. Тэр нь тийм ч гэсэндээ яг хөө тэгээд ер нь гоё л доо. Тэгтэл гоё л доо. Юмчид тэр баг байхад үзүүлдэг байхад болол тэгээд ер нь хичнээн саяд нэг тохиолдох нэг тийм хүчин юм байдаг. Тэр л гэж хэлээд нэг сонин нэг энэ тийм нэг сонин нэртэй байдгийг нэг амар хэцүү нэг тийм юм яриад лээсэн. Яг өсөлтийн гормон шууд тариул өсөх боломжтой. Өсөлтийн зон нээлттэй. Биологийн нас нь 14 настай хүн гэдэг бол энэ өсөхөд бэлэн байдаг. Хүмүүс 25 хүрээд өсөлтөнд зогсдог бол тийм биш. Гэсэн ер нь бол тийм юм байгаа. Тийм өндөр өртөгтэй судалсан өндөр өртөгтэй юм бэлээ. Ер нь тэгэл надад шал өөр дүрлээ. Зүгээр нэг хулгайч. Нэг гар байдаг. Тэгээд одоо эх орносоо яваад хажууранд очиод тэгээ өөр хийх юм олдохгүй хулгай хийж байгаа ер нь тийм хөл дүр штэ. Тийм хүмүүс бас байдаг юм бэлээ. Тэднийг бас харуулсан. Хаа гэсэн чинь аваад ирэх гана. Бас яг цагаад болох юм бол бас Монголоо гэсэн сэтгэл байгаа гэсэн юмыг харуулах гэж миний төрөй битсэн шүү хаяа тэр тийм л тийж бас тийж харагддаг. Яг мэрэгжлийн зүйлсэлж чадахгүй байгаа. Зүгээр л яг өөрийнхоороо эвтэйх нэг худлаа бүрж үжиглэхгүйгээр зүгээр ингээд л яг өөрөө байсан бол яах вэ гэдгээр л явчихлаа. Хотоо мөнгө нь алга. Дараагийн кино студиэрээ ер нь кино хийн. Өөрөө кино хийж үзэх санаатай байгаа. Хоёр найзтайгаа нэлээд Infinity Creative Studio гэдэг контент үйлдвэрлэдэг ийм видео студи урлаган байгуулаад жил болж байгаа. Ер нь бид гурван мөрөөдөл бол ер нь анханасаа кино хийж хийх байсан. Тэгээ яг бүр яг номын дууг хаагаад гэсэндээ ерөнхийдөө бол ингээд ер нь чадвар байгаа ах гэж бодоод зохиолоо бичиж эхэлж байгаа. Бичиж гэж хийдсэн, гарга хийж гэж хийдсэн тэгэл зориглол яг явж байгаа юм. Нийтдүн тэгтээ нэг юм тийм хайр тулгах нэг тийм хийж тал гэж бодоод байгаа. Найз хүн байхгүй. За бичээл л болт гэдэг чинь. Тэгээ зүгээр зүгээр дэлж ижлэг авах гэж боддоо шүү дээ. Хайр зурлал гэхээр ч та. Аль хэдийн галуу үед нэг юм байсан болохоос одоо л их яахгүй дөө. Одоо л найз хүн байхгүй. Тэгэл байж ихээр ганцаараа. Бас хэцүү дөө. Хаа нас найз хүнтэй болоо.